вакцинжуулалтын нөхцөл байдал ямар төвшөнд явагдаж байна? За ерөнхийдөө бол одоо үхрийн дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар одоо 17 сум 5 ажлын хэсэг гарсан байгаа. За хамгийн одоо холын ажлын хэсэг маань одоо ус өчигдөр ирлээ. За энэ ажлын хэсгүүд маань үндсэндээ одоо 3-аас 5 сумд бол ажиллаж байгаа. За вакцинжуулалтын ажил бол ерөнхийдөө бас боломжийн сайн явагдаж байна. За өнөөдрийн байдлаар одоо 71.9%-тэй явагдаж байгаа. За хамгийн жоох удаашралтай сумууд бол Алтай сум, Булган сум жоох удаан байна. Чандун сум бас жоох удаан байна. За энэ сумуудад бол бас жоох ямаа самналтын ажил давхар бас хийгдсэнтэй холбогдуулаад жоох удаан байна. За уулын сумуудад бас жоохон цаг агаарын нөхцөл байдлаас болоод 2-3 өдөр бол бас саатлаа. Ер нь бол өнгөрсөн 7 хоногт бол бас салхи шуурга ихтэй, цас бороо ихтэй бас уулын сумудаар бас нэлээд хүндхэн нөхцөл байдалтай байлаа. Тэгээд бас яг энэ вакцинжуулалтын үеэр бас энэ цаг агаарын нөхцөл байдлаас болоод жоохон удаашрсан асуудал бас гарсан. За хэсэг хэдий ч одоо бас аль болох болцоогоор манай сум орон нутгийн удирдлагууд за багийн дарга нараа, сумдын дарга нараа тэгээд за ажиллаж байгаа малын эмч нар бас аль болох болцоо нөхцлөд ажиллаад бас боломжоор бас ажилласан. За дээр нь бас газар тариалангийн бүс сумуудад одоо бас хаврын газар тариалангийн ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад бас жоохон удаашралтай ажил болох гэсэн. Тэгтээ ховд, Эрдэнэ бүрэн мянгадынхан бол одоо маш сайн бас газар тариалангын ажлыг түр орхиод одоо өхрөн бол одоо вакцинжуулах ажлыг бол сайн зохион байгуулж өгсөн. Товсон хугацаанаас ер нь оройтч хэмж ойлгох вакцинжуулалт. За вакцинжуулалтын ажил одоо 5 сарын 1 хүртэл одоо ерөнхийдөө бол дууссан байх ёстой. Гэхдээ одоо нэгэндээ бол одоо амжаад бол дуусна гэж үзэж байгаа. Одоо өнөөдөр бол ингээд 70 хэдэн хувьтай явж байгаа юм чи баг энэ 7 хоног дотор багтаад барах дуусах байх гэж үзэж байна. Одоогийн байдлаар Мөст сум, Манхан сум, Зэрэг сум, за Дууд сум гэдэг ингээд мянгад сумууд бол үндсэндээ дуусчлаа. 4-5 сум бол үндсэндээ дууссан байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт бол багтаад дууснаа гэж үзэж байгаа. Малчтын тухайд бол вакцинжуулалтын ажлыг халдваргүйтгэлийн ажилтан зэрэгцээ хийвэл илүү үр дүнтэй юм уу гэд ийм хүлээлттэй байсан боловч харамсалтай нь одоо халдваргүйчлэлтийн ажил бол вакцины дараа хийгдэхээр ингээд болж байгаа шиг байна. Ер нь шалтгаан нь юунаас үүдэж байна? За халдваргүйтгэлийн ажлыг бол одоо яагаад түр хугацаагаар хойшлуулсан гэхээр нэгдүгээрт бол одоо өхөр бол одоо тарих учраас за давхар бол хийхэд бол хүн хүчний асуудал. За зохион байгуулалтын дээр одоо сумд за мал эмнэлгийн байгууллагаас ч малын эмчнээс хүрэлцэн хангамж муу учраас бол түр хойшлуулсан. За ер нь бол энэ хоёр ажлыг бол одоо ингээд тусад нь хийхгүй бол нэг дээр бол одоо хийхэд бол бас боломжгүй гэж бид нар шийдсэн байгаа. Тэгэхээр 5 сарын 1-ээс эхлээд бол одоо вакцинжуулалтын ажил дууслаа, залгуулад халдваргүйтгэлийн ажлыг бол хийнэ. За вакцин дууссан сумууд бас мөн халдваргүйтгэх ажлыг одоо өнөөдөр одоо цэцэг сум гэхэд одоо бодис юмнуудаа төхөөрөмжнүүд аваад ингээ хөдөлж байна. Ингээд бас одоо үргэлжлээд хийнэ. Ерөнхийдөө бол за яг зарим багууд дээр сумын төвч гэдэг юм уу одоо зарим газрууд дээр бол хүн хүчний болцоотой газрууд дээр бол бас хийгээ явж л байна л да. Одоо жишээлх юм бол одоо энэ Даруй сум за Чандам сумууд дээр бас халдваргүйтгэлийн ажлууд бол бас давхар хийгээ явж байгаа сумууд бас байна. За зүгээр одоо энэ халдваргүйтгэлтэй холбоотой зүгээр одоо малчид бол одоо бас жоохон хойр хандж байна. За нэгэнт одоо өвчин гараа өнгөрцөн хашаа хороондоо одоо бидний ажил, газар тариалангийн ажил, ямаа самнах ажил ч гэдэг юм уу одоо ингээд шалтгаан хэлж байгаа газрууд бол байна. Хэсэг хэдий ч одоо халдваргүйтгэлийг бол заавал хийнэ. Энэ жил бол одоо энэ шүлхийн өвчин гарсантай холбогдуулаад заавал одоо хашаа хороо өгдөг бууцыг бол заавал ариутгана. Тодорхой хэмжээний зардлыг бол төр засгаас одоо аймаг нутгаар шийдээд өгсөн. За тэр малчид иргэд бол одоо бас оролцоос байгаа шүү дээ. Тэр метр квадратын 200 төгрөгөөр одоо бодоод тэр ариутгалынхаа тэр зардлыг бол хийх ёстой. Тэн дээр жоох малчид бол хойрог байна. Малчид бол ариутгал дээр 200 төгрөг төлөх нь дээрээс нь одоо малын хөлийн дотор 400-500 төгрөг төлөх нь бид нар бас татаас гэж ярьж байна. Энэ бол мал бол төрийн өмч, хувийн өмч учраас тэр бол хувийнхаа эд хөрөнгийг одоо хамгаалах малчин хүн өмчтэй эзэн болох үүднээс тодорхой хэмжээний одоо зардлыг бол хуваалцах энэ зарчмаар бол явж байгаа. Улсын онцгой комиссийн ажлын хэсэг бас энэ Брав аймагуудад ажиллаж явж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ улсын онцгой комиссийн одоо гишүүд Овд аймагт ажиллах үеэр тэдэнд одоо уламжлах одоо өнөөдрийн одоо вакцинжуулалттай холбоотойгоор хийж хэрэгжүүлэх ажил бас тулгамдж байгаа зарим зүйлүүд байгаа бах. Ер нь улсын онцгой комиссийнхаа одоо ингээ Ховд аймагт ажиллах гэж байна. Өнөөдөр Баялгийн аймагаас одоо ингээ Ховд руу хөтлөх гэж байгаа. Тэгээд Ховдод ирэхээр ер нь бол бас уламжлал шийдвэрлэх асуудлууд бол байгаа. Энэ ямар асуудал байна гэхээр санхүүгийн асуудал байгаа. Ер нь бол одоо ингээд
өнгөрсөн 21 онд шүлхий гарсан 5 6 сумын одоо санхүүгийн зардлыг 180 сая төгрөгийг одоо улсын онцгой хэмжээс шийдвэрлэх саналыг бол одоо тавина гэж бодож байгаа. За өмнө нь бол одоо 21 онд тавьсан боловч тодорхой хэмжээний баримт материал бүрдүүлэлт муу. За дээр нь одоо бас энэ тооцоол судалгааны юмнууд нь бас бүрэн хийгдээгүй байсан учраас одоо бол эцсийн байдлаар бол гаргаад уламжлана гэсэн ийм юутай асуудал байгаа. Яагаад тэгэхээр одоо шүлхий гарсан сумууд одоо бас тодорхой хэмжээний хоолны зардал, томилтын зардал, шатхууны зардлууд ингээд булган алтай уянч манхан сумуудаар бол олгодог байгаа асуудал байгаа. Тэгээ энийг одоо яралтай шийдвэхгүй бол нөө сум орон нутгийнхан маань одоо бас одоо өөр ширэнд орцсон, шатхууны өр мөрөнд орцсон. За янз бүрийн нөгөө дэлгүүр оршоо нөгөө пост гарсан хүмүүсүүдийн хоол ундны зардал ингээ өөр тавьчихсан. Энэ өөр нь бас нэлээд нөхөгдөд ингээд жоох хүндрэлтэй асуудал байна. За бусдаар одоо бас нөгөө им урвалжийн одоо асуудал байна. Ер нь бол одоо ингээд улсын хэмжээгээр энэ ариутгал алтргуучдыг бол сарын аян болгоо зарлцсан хийж байгаа. Үүнтэй холбогдуулаад бодисны одоо хүрэлцэн хангамж одоо ер нь бол олдож бас буу байна. За үн бас нэмэгдэж байна. Ерөөсөө энэ ариутгалын бодисны үн 23 мянгаар өмнө одоо авсан байл одоо үндсэндээ 40 мянгаар 30 мянгаар авч байна. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээгээр бас нэлээд нэмэгдсэн 1.5 дахин нэмэгдсэн учраас одоо энэ дээр энэ үнийн одоо асуудал яалчгүй одоо цаанаас урдаас орж ирэхдээ өндөр үнэтэй орж ирдэг тээврийн зардал мартал нэмэгдсэн учраас одоо ингээд үнийн асуудал бодисны үн нэмэгдэж байгаа учраас эргээд бас нөгөө зардал бас нэмэгдээд байна. Тэгэхээр энэ асуудлыг бас тавих гэсэн юм бодолтой байна.